1924 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Судар бичгийн хүрээлэнгийн санаачлагаар Огторгон одон хорог гараг ба цаг уурын шинжлэх салааг байгуулж улмаар анхны цаг уурын өртөөдийг байгуулж эхэлснээр Монгол улсын ус цаг уурын албаны эхлэл тавигдсан түүхтэй. Цаг уурын салбар нь өдгөө 2000 гаруй ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ 100 жилийн дотор бол цаг уурын алуу өсрөнгүй хөгжсөн. Өнөөдөр бол хамгийн дээд зэргийн хурдтай суперкомпьютер ашиглаж байна. Сансрын мэдээллийн төв ажиллаж байна. За мөн бүхэл бүтэн орчны хяналт шинжилгээний сүлжээ ажиллаж байна. Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүнийхээ хувьд бол дэлхийн бүх орнуудтай мэдээгээ харилцан солилцож ажиллаж байна. За одоо бол нийтдээ цаг уурын салбарт 2000 шахуй хүмүүс ажиллаж байна. За өнөөдөр бол цаг уурын автомат станцууд нэвтэрж цаг уурын 200 гаруй өртөө харуулвал автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдоод явж байна. Монгол улсад цаг уурын салбарт олон шин тоног төхөөрөмжүүд нэгтвэрсэн. Тухайлбал цаг уурын 200 гаруй харуулууд автомат станцын тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Энэхүү ус цаг уурын алба 100 жилийн хугацаанд маш хурдцтайгаар өсрөнгөө хөгжсөн гэлээ. Тэгэхээр бид нар чинь 10 хоногтой энэ байгалийн гамшиг урдаад мэдчихэж байгаа юм чинь тэрэн дээр үндэслэн арга хэмжээ төлөвлөлтөдийн санхүүжилтийг авах бүрэн болцоод байгаа байхгүй. Тэгэхээр гамшиг тохиолдсны дараа арга хэмжээ авах. Гамшигаас өмнө бид нар арга хэмжээ авснараа 2 дахин 3 дахин илүү тохирол байх юмсан. Ийм болцоотой болж байгаа. Энэ бол манай салбарын хамгийн давуу тал тийм. Энэ бүр том цаад утгаараа бол уур амьсгалын өөрчлөлт, гамшигын эрсдлийг бууруулах тийм энэ тасан цогцох тийм энэ арга хэмжээ гэж ойлгож байна. Энэ 100 жилийн хугацаанд ус цаг агаар орчны төлөв байдал чанарыг тасралтгүй ажиглаж хэмжин их хөгжлийн баялаг санг бүрдүүлжээ. Энэхүү сан тус салбарын үйл ажиллагааны суурь болсон эрдэм шинжилгээ судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлж байдгаараа онцлогтой юм. Мөн цаг уурын салбараас Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөр байна. Цаг уурын мэргэжлийн хамгийн гол нь маш их юутай. Хянамгай. Цаг уурын мэдээлэл чинь 5 оронтой тоогоор дандаа тоогоор идэг байхгүй. Тэрнийг буулгаж бид нар чи хөрвүүлж салхин тичнээ метр секунд тэр зүгээс үүлний хэлбэр юуг дандаа тэгж кодоор ирдэг байхгүй. Тэр кодыг тайлж бид нар унш тэрүүгээрээ цаг уурынхаа мэдээг шалгаж байгаа. Тэгээ тэрэн дээр гарсан алдаа төтлөөл эргээд орон нутагтаа мэдээлэл гормын мэдээн дээр л ажилладаг гэсэн үг байхгүй. Тэгэл энэ цаг уурын хүрээлэн энэ цаг уурын байгууллагуудаас эрдэм шинжилгээний ажилтан докторууд төрж байна. Энэ улсууд чинь бүгд бидний цаг уурын мэдээний анхдагч мэдээнээс материал боловсруулад тэр юун дээр үндэслэж олон жилийн дунд гаргаж олон жилийн дундчаас судалгаа хийж тэрэн дээрээ үндэслэж бүх эрдэм шинжилгээний ажлын сүүлийн үеийн технологиуд нэвтэрч байгаа байхгүй. Энэ улс ордын аж ахуйд байгаль цаг уурын янз бүрийн аюултай үзэгдэл энэ бүхнийг урьдчилан мэдээлж улс ордын аж ахуйд хохирол гарахыг урьдчилан сэргийлж урьдчилан мэдээлж бүхэл ерөөсө цаг уурын салбарын мэдээг ашиглахгүй газар гэж байхгүй шүү дээ. Байрлал, зам тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бол бүгд манай цаг уурын мэдээг, гормын мэдээг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгээ энэ үйл өстой бидний бахарх ганц зүйл шүү дээ. Ус цаг уурын албанд 36 жил тасралтгүй ажилласан эрхэмтэй бид энэ үеэр уулзаж ярилцлаа. Тэрээр иргэдэд байгалийн гамшигт үзэгдэл болон цаг агаарын мэдээг урьдчилан мэдээлдэг учраас энэ мэргэжлээрээ бахархгүй байхаа аргагүй юм гэдгийг онцолж байлаа.